Ёо, яг гоё ингэж ярьжсэн чинь плей тавчаа дараагүйсэн биш. Ёо. Тэгээ өнөөдрийн влог болохоор би штэ. Цаашдаа Японд сурж ажиллаж байгаа залуучууд байх юм бол жоохон анхаарал авчаасаа гэж хүсэж байна. Тэгээд юу байсан бэ гэхээр би өнгөрсөн сард нэг танилынхаа таньдаг хүүхдийг өмнө ингээд ажиллаж исэн дэлгүүртээ шокай хийгээд танилцуулж ингээд ажил орж байгаа байхгүй. Тэгээд юунаас эхэлтэй вэ гэхээр тэр хүүхдээ ингээд танилцуулж шокайсан дэс нэг сонирм биш зэ. Гэхдээ зүгээр би ингээд анх 2 жилийн өмнө Японы Симонгаку коллежид орохдоо штэ. Яг сургуультайгаа ойролцоо нэг дэлгүүрт ингээд айгүй боломжийн зайтай дэлгүүрт ингээд ажилд орчихсон байхгүй. Цагийн ажил. Тэгээд ерөнхийдөө тэр цагийн ажлаа бүр ингээд 2 жил бүр яс баг нэг ч өдөр ингээд ямар нэг асуудал гарахгүйгээр ингээд баг 2 жил яс ингээд явж исэн. Тэгээд тэр дэлгүүрт бас намайг таньдаг Япон хүн бас ингээд танилцуулж оруулжсэн байхгүй. За тэгээд тэр дэлгүүр ингээ анх ороход штэ. Юу гэсэн мэхээр тэр дэлгүүрийн менежер Тенчон ингээд гадаад хүнтэй ажиллах нэг сонирхолгүй юм шиг санагддаг байсан. Дэлгүүрүүдийг ингээ ажиглаж хахад айгүйх юм гадаад оюутан гадаад хүмүүс ажиллаж байдаг байхгүй ингээд. Тэгээд тэр дэлгүүрийг ингээ ажиглахнаа ерөөдөө айгүйх Япон хүн ажилладаг. Тийм дийлэнх нь баг Япон хүмүүс. Тэгээд гадаад оюутан айгүй цөөхөн байдаг байсан. Тэгээд анх орчоод тэр нэг хүмүүс ажиллаж байгаа ч гэсэн тэр дэлгүүрийн ингээд юу ажилчдын тоон айгүй баг. Тэг ингээд хүн айгүй дутагдaltaй ажилтдаг гэсэн бохоггүй дандаа байн айгүй ачаалттай. Тэгээ би ингээд нэг өдөр ингээд тэр нөхцөл байдлыг ингээд ажиглаж агаад менежер Тенчодоо ингээд яасан аахгүй. Энэ нэг амар ачаалттай юм аа. Тэгээд би таньдаг хүмүүсээ ингээд шока хийж болох уу? Монгол оюутан зөндөө байдгаа ингээд ажил хайж идэг. Ингээд болох уу гэдгсэн аахгүй. Тэгээд энэ дэлгүүрийнхэн нэг давуу тал нь юу гэхээр өдрөөр нь ингээд бэлэн цалингийн өгдөг. Эсвэл ингээд ерөөдөө хоримтлуулж чад бэлнээр өгдөг тийм дэлгүүр айгүй цөөхөн байдаг аахгүй. Ерөөдөө ховор байдаг аахгүй. Тэгээд цаашаа ингээд татварт мэдэгддэг гол нь. Тэгээд тийм дэлгүүр байж тараад би ингээд Тенчодоо ингээд хэлсэн бохгүй би ингээд цаашдаа ингээд шок хийж болох уу? Та ингээд ерөөдөө дургүй байдаг болохоор би юу яа би тэр хүн ингээд шок хийж байгаа хүнээ би өөрөө ажиллаж явах өдрөө хажууд аваад бүх юм ингээд заагаад сургаад ажиллая гэдгсэн бохгүй. Тэгсэн чинь үгүй яах юм бэ ингээд манад ингээд гадаад хүн хэрэггүй гэд тэгсэн мөртлөө ингээд ахин ингээд айгуу дутагдaltaй явдаг. Тэгэхэд би ингээд ерөөдөө Тенчод ингээд хизээл хэдвэсэн тэгээд сүүлдээ бүр ингээд залхаа болцсон. Битэр баг тэрнээс болж баг ингээд муудалцчихсан зэ. Тэгсэн чинь сүүлд ерөөдөө ингээд надад жоохон ингээд 2 жил ингээд ажиллаад ирсний дараа ингээд надад жоохон итгэл хүлээлгэдэг болсон юм уу яасан. Намайг ингээд яг гарах гэж хахад Тэлбэн ингээд юу байна аа. Ингээд ерөөдөө ажилт ингээд ер нь гадаад байсан ч хамаагүй авъя. Тэгээд чи Монгол хүн байвал ингээд шока хийгээд өгөөч гэж тэгсэн бохгүй юу. Тэгээд би тухайн үед ингээд би тэр байн ингээд би өмнө бүр ингээд баг жилийн өмнөөс шохоо ингээд би ингээд хүн шока хийя ингээд зөндөө хүмүүс байна гэдэг ингэж хэлдэг байсан. Тэгээ ингээд тоодгүй байсан болохоор би ч ингээд дургуурхэд заа хэлчээ зүгээр ингээд хайж марихгүйгээр хайцсан байсан бохгүй. Тэгээд сая ингээд сарын өмнө маань таньдаг хүүхд ингээд би ингээд шока хийж өгсөн бохгүй. Шока хийж өгсөн ч яах вэ зүгээр ингээд би зөв шока хийсэн бохгүй. Тэгээд сүүлд ингээд асуухад ингээд ахад нэг хүүхд ингээд шока хийх гээд ингээд өмнөх хүүхд ингээд юу болсон бэ ингээд Тенчо ингээд ахад нэг хүүхд байгаа маа ингээд оруулж болох уу нэ тэр гэдгсэн чинь Тенчод ингээд хэлэхдээ ингээд саяхан Японд ирсэн маа гэд хэлсэн чинь тэгвэл саяхан Японд ирсэн бол Японд ингээд дасаагүй ч юм уу хамт ажилламааргүй байна гэд тэгсэн бохгүй. Тэгээ ингээд өмнөх хүмүүс ингээд Япон хэлээр ингээд ойлгоцчихсан учраас би ингээд ажилдаа орсон ажиллаж байгаа гэд ингээд нэг иймэрхүү юм болж исэн бохгүй. 2-7 юм байна уу? 3-7 юм ч байна уу? Тенчогоос ингээд надад мессеж чатарж байгаа байхгүй. Юу байсан бэ гэхээр яг тэр хүүхдийн нэрийг би мэдэхгүй. Маа таньдаг хүүхднээс учраас би нэрийг мэдэхгүй зүгээр ингээд очиж шүү ингэсэн байсан ингээд ярьсан байсан. Тэгсэн чинь энтэй холбоотой байдгүй чи ингээд залгаад асуугаад өгөөч. Өчигдөр ажиллах хэрэгтэй байсан ингээд ажилласангүй. Өнөөдөр яах юм бэ? Ажиллах юм болоо яах юм бол гэд ийм мессеж ирсэн байхгүй. Тэгээд яг энийг сонсчод би ингээд хэцүү байдлаарс яагаад вэ гэхээр тэр дэлгүүр тэр хүн очисон очоогүй хүний дутагдaltaй амар ингээд завгүй байдаг байхгүй.
Тэгээд ядчихт нь тэр хүүхд ингээд ажлаа ингээд хэл сураггүй ингээд 2 3 ингээд таслаад алга болчихж байна. Зөвхөн ингээд яг монгол хүн гэсэн талаас биш шүү зэ. Гэхдээ ингээд Японд ч гэсэн яг ингээд айгүй хариуцлагагүй ингээд хэл сураггүй алга болчихдог хүмүүс байдаг байхгүй. Хэрвээ чиний амьдралд ямар нэг асуудал үүсээд би ингээд зүгээр ядаж ингээд ажилдаа явмааргүй санагдаж байгаа үе байх юм бол үнэхээр ингээд уучраа хэлээд би яг ингэчлээ. Тэгэл ингээд ийм асуудал гарчлаа гэдэг зүйлээ заавал тэр хүмүүс рүүгээ ингээд өгнө. Япон бол ингээд Японы ажлын соёлд бол ингээд заавал уцаараа би ингэчлээ тэгчлээ гэдгээ заавал хэлдэг. Зүгээр цагийн ажилд жилтгүү цаашдаа ингээд чи хэрвээ сургуулаа төгсчөө цаашгаа ингээд шүүшгүй ингээд Японд ирээ ингээд ажиллах гэж байгаа бол чи ямар ч компани одоо ингээд сургалт ордог. Тэрэн дээр 3 зүйлийг ингээд анхааруулж хэлдэг. Rinraku, Sodan, Hokoku гэдэг 3 зүйл байдаг аахгүй. Юу вэ гэхээр энэ Rinraku төрөө гэдэг нь болохоор ямар нэгэн байдлаар холбоо барих. Дараа нь Sodan сүрүү гэхээр болохоор ингээд зөвлөлдөх, ярилцах гэсэн утгатай. Дараа нь Hokoku сүрүү гэдэг нь болохоор за би ингээд тантай ингэж холбоо бариад зөвлөлдсөний дараа ингээд ийм үр дүн төрлөө. Ингээд баярлаа ч юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар Hokoku гэдэг нь одоо мэдээлэл хийх ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингэж ерөөдөө Японд ийм ажлын соёл байдаг. Бүр ингээд аргаа хатаад чи ингээд ажилдаа бүр үнэхээр явмааргүй мөнгө чи илүүдэд байгаа бол ядаж тэр хүндээ би ингээд ажилдаа ингээд би өнөөдрийн очиж чадахгүй юм шиг байна. Маргааш очиж чадахгүй юм шиг байна. Ийм асуудал гарчлаа гэдэг ингээд яриад хэлчихвэл айгүй хэрэгтэй байдгийг шүү. Тэгээд надад тохиолдсон сторинс харахад би ингээд яг ууг нь ингээд гадаад хүмүүс дургу байсан газар ингээд ууг нь амхандаа тэгэл гадаад хүн нэг Японоос нэг ажиллаар дутхгүй шүү гэдэг айгүй хичээдэг байсан. Тэгээ ямар ч зэн үр дүнд нь ингээд тэр дэлгүүрт гадаад хүн дээр ингээд монгол хүнийг ингээд шоко хийгээд ажиллах болсон ууг нь баярлалчтайсэн баггүй. Тэгээд ямар ч эцэстэн тэгээд нэг ийм хэцүү зүйлд орчлоо. Тэгээд одоо тэр хүнтэй дахиж яаж мэдэх вэ гэж бодоод байж энэ. Цаашдаас ингээд Японд ирж байгаа хүүхд залуучууд байх юм бол ямар ч ажил байсан хэцүү ажлуудаас эхэлдэг. Тэр болгон дээр хүнтэй хүн шиг харьцаад ийм байх юм бол цаашдын зам чинь дардан явах боломжтой байдаг шүү гэдэг зүйлийг ингээд сануулж хэлмээр байгаамаа. Тэгээд тийм л байна. Ажил бол мундахгүй л дээ. Тэгээд яг хөө зүгээр хаасаагүй л ажил байдаг. Тэгээд яг зүгээр гадаад хүн монгол хүн гэдэг утгаараа жоохон нэрээ бодож явал яасан бэ гэдэг талаар өнөөдрийн бодлого байлаа. Тэгээд бүгдээрэнд нь тэгээд амжилт хүсье. Бай. Дараагийн бодлогоор уулзцгаая. Тэгээд энэ яг тэгээд ямар ч сан монгол хүн гэдэг гэж монгол хүн ингээд сабуудтай алгуулчлаа гэж бодохгүйгээр зүгээр ерөөдөө Японд ч гэсэн бас тиймэрхүү хариуцлагагүй хүмүүс байдаг. Тэгээд бүгдээрээ доор бүрнэ хичээцгээе. Тэгээд бүгдээрээ бай. Дараагийн бодлогоор уулзцгаая.